Сайн мэдээ. Monos Group олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийнхээ нээлтийг хийлээ. Монгол улсын төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлого зайлшгүй шаардлагатай эмийг дотоодоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд Monos Group 2012 оноос Европын цэргийн босолт хөгжлийн банктай хамтран олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн зохицолбор байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм а. Энэхүү зохицолборын үндсэн үйлдвэр нээлттэй хийгээд байгаа сайн мэдээг хүргэе. Эмийн үйлдвэр ажилтнанд орсноор үйлдвэрийн хүчин чадал одоогоос 3.5-аас 3.9 дахин нэмэгдэж жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэн мөн шинээр 100 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангах юм байна. Урд нь одоо Монголд үйлдвэрлэгдэж чаддаггүй гэсэн арга технологиуд Монголд шинээр нэвтэрч байна гэсэн үг. Жишээлбэл одоо альсан бүрхүүлтэй эмийг монголчууд өмнө нь өөрснөө үйлдвэрлэж чаддаггүй байсан. Одоо энэ үйлдвэр маань альсан бүрхүүлтэй эмийг үйлдвэрлэх бүрэн боломжтой болж байна гэсэн. Одоо өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн өмнө хэрэгжижсэн аспирин 100 гэх мэтийн эмнүүдийг альсан бүрхүүлтэй үйлдвэрлэснээр илүү хэрэглэхэд тохиромжтой, илүү эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэх юм байна. Энэхүү төслийн хөрөнгө оруулалт 9.8 сая $10 юм. Тиймээс Монгол улсын эм үйлдвэрлэлийн салбарт хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалтаар нэрлэгдэж байна. Monos эмийн үйлдвэр нь өмнө нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд олон улсын ISO 9001 стандарт, чанарын хяналт, лабораторид ISO 17025 стандартыг нэвтрүүлж байсан ариун туршлагатай юм. Тэгэхээр Монгол улсын энэ олон том мега бүтээн байгууллагууд энэ том төслүүд дундаас манай төсөл ингээд шалгарч байна гэдэг бол бид нар бас хэрэглэгчдэд зориулж томоохон хөрөнгө оруулалт хийсний маань үр шим гарч байгаа болоо гэж харж байна. За энэ ашаан дотор маань цаашлаад нэмээд 2-3 үйлдвэр баригдана. Тэгээд дандаа эм үйлдвэрлэлийн чиглэлээр барилгууд баригдаж дандаа шинэ эмийн үйлдвэрүүд ашиглалтанд орсноор Монгол улсын эм үйлдвэрлэлийн тийм нэг цогцлбор бий болох юм байна. Ийхүү эмийн шинэ үйлдвэр ашиглалтанд оруулж GMP стандартыг хангаснаар олон улсын 3 чухал стандартыг нэвтрүүлсэн дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр болж байна. Одоогийн байдлаар Monos эмийн үйлдвэр нь 70 орчим нэр төрлийн эм бэлтгэл үйлдвэрлэж байгаа. Харин шинэ төсөл хэрэгжснээр бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, эмийн чанар сайжирч, экспортод гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо бүрдэж байгаа талаарх сайн мэдээг хүргэлээ.